За Винчензо Натали гэж найруулагчийг бол манайхан бүгдээрээ ерөнхийдөө бол санаж байгаа шүү дээ, тийм. Миний саяхан та нарт танилцуулсан нөгөө нэг Cube гэдэг киноны найруулагч. Тэгээд би өнөөдөр яг энэ Винчензо Наталиг найруулсан өөр нэг кино нь болох 2019 оны In the Tall Grass хэмээх нэртэй Стивен Кингийн ижил нэр зохиолоосоо сэдэвлэгдэн хийгдсэн киног та нарт танилцуулах гэж байна. Cube болохоор угаасаа манай үнийг карьертаа найруулсан анхны бүрийн хэмжээний кино гэж хэлжсэн шүү дээ, тийм. Тэгээд дараа нь 2002 онд Cypher, 2003 онд Nothing, тэгээд 2009 онд Adrien Brodyгийн тоглодог бас айгүй алдартай өнөөх Splice-ыг бас найруулж ирсэн байдаг. Ер нь л өөрийнх нь найруулж ирсэн кинонууд ихэвчлэн дандаа шинжлэх ухааны уран зөгнөл талдаа, за бас жоохон аимшиг талдаа байдаг тийм найруулагч байхгүй. Тэгээ тийм болохоор тэр юм уу Netflix Stephen King-ийн In the Tall Grass-ыг одоо кино болгож адапт хийх төсөл дээрээ шууд баг драфтын нэгээр Vincenzo Natali-г сонгоод найруулагчаар нь ажиллуулсан байгаа. In the Tall Grass гэж тэр зохиолч гэсэндээ яг л ер нь Vincenzo Natali-гийн vibe-та асар өндөрөөр дөхөж очихоор хэмжээний толгоогоо ажиллуулж үзэх шаардлагатай, ойлгоход жоохон хэцүү, mind blowing талдаа зохиол байдаг учраас Vincenzo Natali ч гэсэн уг нь бол тухайн үедээ ер нь л нэх бүрийн хэмжээний кино гэхээсээ илүүтэйгээр телевизийн зурлууд дээр төвлөрөөд ажиллаад байсан ч гэсэн энэ кинон дээр яг найруулагчаар нь ажиллахдаа бол айгүй дуртай л байсан юм шиг байлээ. Тэгээ Vincenzo Natali ч угаасаа манай нөгөө нэг Mads Mikkelsen ахын Hannibal зурал дээр нэлээд анги дээр найруулагчаар ажиллаад за бас Westworld зурлын 2 ангийг найруулж байсан юм билээ шүү дээ. Тэгээ за ямар ч байсан Vincenzo Natali-г бүрийн хэмжээний кино найруулах ажлаасаа завсарлага авсан байх үед нь буцаж ирэх сэдлийн төрүүлсэн аимшиг кино яг ямар шүү кино байдгийг өнөөдөр би та нарт танилцуулах нэ. За тийм байна да. Тэгээ өнөөдөр маань дугаартай Mountain Dew-ндаа сайхан хамтран ажиллаж байна. Дон дон дороророн дон дороророо юу ч хийгээд киноныхоо үйл явдал руугаа орцгоё. Зүгээр ш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дуу тулаам төрх харсан чинь мас уурн галзуургаад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй bad bitch зурагч энэ төгс чамд хэлэх хүүхс мөр тэр кино маань гэрээсээ зүхтаагаад явж байгаа Кал болон Беки гэж ах トゥ хоёроор эхэлдэг. Беки 6 сартай жирэмсэн. Тэгээд хүүхдийнх нь аав нь байхгүй. Одоо найз залуу нь бэлэн биш байсан гэх юм уу да. Хүүхдээ авахуулаа би бол чадахгүй гэд хаяад явцсан юм байлээ. Ямар ч байсан тэгээд Беки маань ах Калийнхаа хамтаар хаашаа ч юм зүхтаагаал одоо шинэ амьдрал эхлэнэ гэд ч юм уу тэгээ явж байгаа байхгүй. Ингэж явж байгаа нэг газар хайлт зогсоход нь яг хажуугийнх нь өндөр өвсөн дундаас нэг жоохон хүүхэд авраарай, туслаарай, би энд төөрчлөө гэж ойрлоод тэгээ угаасаа бас гайгүй ойрхон сонсогдоод исэн болохоор ороод аварчий дөө гэд Кал яваад ордог. За тэгээ нөгөөхийгөө олчих гээд ахын дүү ингээ байнга яриад байгаарэ. Чимээгээр чинь барагцаа аваад олоод очиё гэд нилээн л явдгийн. Гэтэ ядж ил нөгөө нэг хүүхэд нь зүгээр нэг байрандаа байж байхгүй хөдлөөд байгаа юм шиг байлээ. Энэ тэндгүүл одоо зүүн баруун аль талаас нь сонсогдоод олоход айгүй хэцүү болгоод байдаг. Сүүлдээ за бүр Кал Беки хоёр ч нэгнээсээ төөрөөд за энэ хүүхдийг олохоос өмнө хоёулаа нэгнийгээ олъё гингүүтээ гараа өргөж үсрэхээр болж байгаа юм. You're close. All right. Байршил нь өөрчлөгдөд идэгэл болж таардаг. Тэ энээс нь бүр амар чирэгж байгаа штэ тий. Кал паниктж гүйж агаад нэг нохооны цогцтой таарч мараад ер нь л бас нэх аятайхан газар бол биш юм байна гэдгийг мэдэж авч байгаа юм. Энэ маягаараа нэгнийгээ олж чадахгүй нэлээд урт хугацаа өнгөрсөний дараа Беки Росс гэдэг нэг залуутай таардаг. Росс болохоор нөгөө нэг манай хоёроос тусламж гуйсан Тобин гэдэг хүүгийн аав юм байлээ. Уг нь бол өөрөө гарах зам олсон ч гэсэн эхнэр хүүхэд хоёроо олох гээд буцаад ороод ирсэн л гэж хэлээ. Гарах зам зааж өгөө гэд дагуулад явдгийг. Энэ үеэр нь Калч гэсэн Тобинтой таарад Тобин манай үнийг дагуулж явж байгаад нэг юм мангар том чулуу шиг юм дээр аваад ирдэг. Уг нь бол Кал бүр яг тэр чулуундаа хүрэх гэжсэн ч Бекигийн орилго чимээнээр буцаад өвсрүүгөө яваал орж байгаа юм. За тэгээ 2 сарын дараа нөгөө нэг Бекигийн найз залуу хүүхдийнх нь аав болох Travis гэд залуу манай хоёрыг алга болсон сургаар нь араас нь хайгаал ирж байгаа юм байлээ. Яг тэр хальт зогссон газрыг олж ирэнгүүтээ тэнд нь угаасаа Калын машин дүрээрээ байж байгаа штэ тий. Тэнд нь байсан нэг сүм рүү орж үзээд Бекигийн уншиж байсан нэг ном энтрийг олсноо. За энэ өндөр өвсрүүл орж хайх ёстой юм байна гэж бодоод яваад орж байгаа. Төөрчгүйгээд тэмдэглэгээ их маягтай өвс ороогоод яваад байсан ч гэсэн явсныхан дараа тэр нь одоо ороолтноос гарах нь тодорхой л доо. Угаасаа яг энэ маягаараа орой хүртэл төөрөөд явчихж байгаа юм. Сүүлдээ Тобинтой таарад тэгээ айгүй сонин Тобин манай үнийг нэрээр нь мэдээд таниад байдаг. Тэгснээ бүр та Бекиг хайж явж байгаа үсттэй. Анх танаас уулзалт
би ийшээ орж ирсэн штэ. Та нэрнгэс намайг танихгүй байгаа мó? Би Тобин л биш штэ гэдээдгийн. Чи тэгвэл Беки хаана байгааг мэдж байгаа мó гэд асуусан чинь би танд хаана байгааг нь заагаад өгөө гэд дагуулж явж байгаад зааснаар харамсалтай нь Travis Бекигийн цогцтой л уулзж байгаа юм л да тий. Үхсэн байсан юм байлээ. Тэгээд Тобин энэ хав амьд биш юмнуудыг хөдлөгдөггүй маа гэж тайлбарлаж хэлчихэд хаашаач юм алга болчихдог. Travis Бекигийн цогцсны хажууд унтаж сэрчээд яг яахаа мэдэхгүй байж байгаа үеэр өвснээ гадаа нэг гэр бүлийнхний чимээ сонсогдоод байдаг байхгүй юу. Тэгээ ойлгомжтой угаасаа те туслаарай би энд гацчаад байна гэд орилж байгаа. Хамгийн сонин нь тэр гэр бүлийнх нь Тобин болон Тобины ээж аваа хоёр байдаг. Уг нь бол нэх өвс рүү орё гэж бодохгүй байсан ч гэсэн Фредди гээд нэг нохойн гүйж явж өвс рүү ороод тэгээ Тобин дагаж явж ороод аав ээж хоёр нь бас дагаал яваад орчиж байгаа юм л да. Дахиад шүн хүртэл нэгнээсээ төөрч явж агаад Росс өнөөх чулууг болоод очичдаг. Маргааш нь чуллоо тэр хавьд нь дахиад нэг машинтай хүмүүс ирж байгаа нь мэдээж Беки Кал хоёр туслаарай би ээж аваасаа төөрчлөө гэсэн Тобины орилтыг дагаад яваад орчих. Travis тэгээ Беки Кал хоёрын хоолойг танингуудаа би Travis байна гэд орилж байгаа штэ тий. Нөгөө хоёр нь бүр амар гайхаж байгаа байхгүй юу? Хинт чилэлгүй зүхтааж явж агаад нэг танихгүй газрын өвсөн дунд ороод ирсэн чинь тэнд нь Бекигийн найз залуу нь өстө төөрцөн байж таарахаар гайхгүйгээ явах байд. Ядагч л байсан нэгнийгээ олё гэд энэ удаад ямар нэгэн шалтгаанаар манай дөрвөлээ нэгнийгээ ерөөсөө ядах юмгүй сайхан олоод уулзчдаг. Уулзчаад чи энд яг юу хийж байгаа юм бэ гэд Travis-аас асуухад та хоёр орс сураггүй алга болоод 2 сар болсон штэ. Тэгээд би та хоёрыг хайх гээд араас чинь ирсэн байхгүй юу гэд тэгээд нөгөө хоёр нь бол үнэхээр ойлгохгүйгээр амар гайхаж байгаа байхгүй. Юу ч болж исэн яаж исэн ч бай зүгээр л эхлээд эндээс гарах дээрээ төвлөрё гэд Тобиныг нуруунд дээрээ суулгаад ойр хавьд ямар нэг юм харагдана гэхэд ямар ч л байсан нэлээд хол зайд нэг барилга харагддгийм. Тэрнийхээ зөвгөрүүл алхахаас өөр аргагүй шүү дээ угаасаа. Явх замд нь ерөөсөө сүлжээг уугаад исэн Бекигийн удсанд нь нууцлагдсан дугаараас дуудлага ирснэ. Кал Travis-ыг алах гэж оролдсон шүү. Битгий тэгүүлээрэ. Тэгэхгүй бол бид нар алдаагаа давтсаар л байх болно шүү. Эндээ үүрт гацсан шүү гэж нэг эмэгтэй орилсноо удсаа тасалждаг. Угаасаа манай хэд бол юу яриад байгаа юм болоо гэд юу ч ойлгохгүй шүү дээ. Үргэлжлүүлээл явхаас өөр аргагүй. Замдаа гинэт Бекигийн биеийн муудаж унаад ашгүй Росс гарч ирж ээж л анхан шатны тусламж хийгээд авраадахдаг юм. Росс тэднэрт өөрийгөө танилцуулаад дахиад гарах зам болсон тухайга хэлэнгүүтээ хэдүүлээ хамтдаа гарцгаая гэд дагуулад явна. Гэтэ яг үнэндээ нилээн явж ирсэн гарах зам дээр биш өнөөх чулуун дээрээ л аваад ирсэн байдаг. Энд чин гарах зам биш вэ штэ гэсэн чинь энэ гарах зам мөн чулуунд гараараа өрөх юм бол та нар ойлгоно гэд Кал бүр яг гар өрөх гэжээдгийм. Гэхдээ Тобины ээж нь хурж ирж болиулаад наатахандаа битгий итэг. Наатах чинь миний нөхөр биш. Наатах чинь намайг алах гэж оролдсон энтэр гэд янз бүрийн юм ярьж уйлдаг. Угасаал Россос манай хэдэж жоохоо эвгүй санагдаад ирсэн болохоор за та энэ чулуутайгаа үлдмээр байвал үлдэхгүй юу да. Би тэгэд өөр замаар явлаа. Гэхэд Росс нэг тийм калт лидер юм шиг сони юм яриад одоо ингэж идэг байхгүй. Энэ чулуун та нар гар хүрээл бүхий л санаа завдаг юм хум чинь алга болоод амьдрал чинь дэлгэгдээд нүд чинь нээгдээд бүх зүйл сайхан болно гэд солиот юм яриад идэгин. Тэгээд сүүлдээ тэднийг явуулахгүй гэж занал хийлснээр Travis тэр хоёр зодолдоод эцэст нь Росс эхнэрийнхээ толгойг хоёр талаас нь базаад бяцлаад алчдаг. Манай эдмэн зүхтаач явсаар нэг хуучин боулингийн газрыг олоод ирж байгаа юм. Тэндээ орсноо ягаад ч мэдэхгүй ингээд хоорондоо хэрэлдээд дундгийн. Кал Travis руу чи миний дүүг хайж яваа үсттэй энтергээд Travis болохоор чи угаасаа л анханасаа надад дургүй байсан биз дээ гэд хамгал өмнө нь одоо бодож сандаг байсан юмнуудаа ярьж гар зөрүүлсэн ч гэсэн Россыг ирэх чимээгээр нийлээл дээвэрлүү зүхтааж байгаа. Тэгээ дээвэр дээрээсээ өнөөх сүмийг олж харахад ерөөсөө л ууг нь бол амар ойрхон л байгаад байгаа юм байлээ. Даанч одоо тэгээ өвс рүү орчвол төөрчин мөөрчин гэж бодлогошор зогсож жагаад Travis халтраад дээвэр дээрээсээ бараг л унах шахсан ч ашгүй Кал бариад авчдаг. Ингэж Travis-ыг унгачаад дахиад Кал Росст хөөгдөөд яалтчгүй л зүхтаа чадалгүй алуулж байгаа юм. Тэгээ хамгийн гол нь яг алуулж байгаа хэсгийнх нь хажуугаар бөөн л Калын цогц байдаг. Тэгэхээр Росс өмнө нь Калыг асар олон удаа алж исэн л гэсэн үг. Гэснээс бас нэрээ Travis орой үхээгүй байсан бэлээ. Өвс рүү орж явж байгаад Бекитэй нэлээд ойрхон очиж чадсан ч Беки тэгээд Росст баригдчихлаа юм л да.
За ингэж Бекки хүүхдэд төрүүлээд ухаалтсан байж байгаа зэрэгтэн Кал хажууд нь ирсэн усуулгацсан байж байдаг. Тэгээ угаасаа л хүүхд төрүүлсэн хүн тамир тэнхээгүй сүлдсэн байж байгаа штэ тий. Калын өгж байгаа ус, Калын өгж байгаа хоол энтрэн бол амаа олохгүй л идж байгаа. Гэхдээ тэр хүн нь Кал биш, Росс байсан байж тараад Росс Беккид өөрийнх нь саяхан төрүүлсэн хүүхдийг амьдаар нь идүүлж байсан байвал яах вэ? Трэвис Беккиг олоод ирэхэд угаасаа гэдсэндх хүүхэд нь ч байхгүй, Бекки ч амьсгаар оцсон байсан болохоор алдах юмгүй те. Удахгүй ирсэн Росстой бөөнлөн болж зодтолцсны эцэст үлдсэн нэг нүдийн сохолж өвсөөр хоолойг нь боож алангуудаа чулуунд гар хүрхээр шийдэж байгаа. Гэтэ Трэвис тэгэж Росс шиг солиордгүй, Тобиныг дагуулж гарах зам руу аваачингуудаа би эндээс явахгүй. Харин Бекки таад энд байх ёстой хүмүүс биш ээ. Тэд нарыг битгий ийш авруулаарай заа юу гэж хэлээд гарах замаар гаргаатдаг. Тобин нөгөө нэг сүм дотор ороод ирсэн байгаа байхгүй юу? Хаалгын нээгээд гарахад Бекки Кал хоёр бүр яг өвсөн доторх Тобины ойрлолтыг дагаад өвс рүү орох гээд байж идэг. Гэсэн ч манай энэ гадна байгаа Тобин наатаха хаяа орох хэрэггүй. Шалтгааныг нь дараа тайлбарлая. Орвол хизээч гарч чадахгүй шүү. Эндээс хурдан л явъя гэж бөөнлөн болж иж орхоос нь сэргийлснээр тэр гурав хамтдаа машиндаа суугаад жолоогоо өргөжлүүлж байгаа. За тэгээ кино маань энэ дүрээд өндөрлж байна. Тэгээд энэхүү кино маань кредит хэсэг нь оруулгүйгээр тоолох юм бол 1 цаг 35 минутын урттай кино байсан. Тэгээ миний тоосноор бол бүр яг 4 буюу бас айгүй бага хэмжээний зочдод хэсэг байлаа. Тэгэхээр хэрвээ та энэ In the Tall Grass киног үзэж байгаа бол дунджаар 23.5 минутанд нэг удаа зочих нэ. За тийм байна да. Тэгээ өөр одоо илүү дутуу юм угаасаа юу ярих вэ те? Хэдүүлээ угаасаа дараачихаа бичлэгээрээ тун удахгүй уулзсан. Хайртай шүү. За цагаанаар гоё зүзгэлээ. The thing is skrrrra ta pa skrikika pa tukuku brr boom pum pum tukuku pum 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 pum